Дараагийн мэдээг танилцуулъя. Мета компани төрөр олон нийтэд одоо харилцах албаны захирлаар ажиллаж байсан хүн Сенатын сонсголд орж үг хэлсэн байна. За энэ хүн үг хэлсэн үеэрээ бол Америкийн нэгдсэн улсын үнэт зүйлийг Мета компани хөсөрдүүлж түүнээс урвсан. За харин үүнийхээ оронд бол хятадын талтай ойр дотн ажилласан гэсэн ийм мэдээллийг бол Сенатын гишүүдэд өгсөн байна. За Facebook компани гүйцэтгэх удирдлага асан Сара Уин Уильямс бол 5 гарагт Сенатын хууль зүйн хорооны сонсголд мэдүүлэг өгсөн юм байна. За тэрээр бол мэдүүлэг өгөхдөө Мета компани үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан. За бизнесээ өргөжүүлэхийн тулд бол Америкийн нэгдсэн улсын хиймэл оюун ухааны ололт амжилтын мэдээллийг хятад өгсөн гэсэн ийм байдлаар бол Мета компаниг буруутгаж байгаа юм байна. Вен Уильямсийн хувьд 2011-ээс 17 онд бол тус компанид ажиллаж байсан юм байна. За тэгээд гол одоо үүрэг нь бол гадны одоо дэлхийн улс орнуудын төр засагтай одоо харилцах асуудлыг эргэлсэн ийм захирлаар ажиллаж байсан юм байна. За тэгээд тэрээр бол 2017 онд бол ажлаас халагдсан. За үүнийхэн дараа бол энэ компанид Мета компанид ажиллаж байсан үеийнхэн талаар хайхрамжгүй хүмүүс нэртэй ийм ном хийсэн юм байна. За энэ ном нь бол гарсан эхний 7 хоногтоо бол 60,000% борлогдож Amazon-ы шилдэг борлуулалттай намын зохицуултыг тэргүүлсэн юм байна. Түүний хувьд бол энэ номтой холбогдуулан Мета компани бол энэ бол тус компаниг гутаанд доромжлох, за компанид байсан одоо ажиллаж байсан энэ түүхээ бол олон нийтэд зарах замаар бол хөрөнгө мөнгө олохыг оролцсон гэсэн ийм байдлаар бол одоо үзэж байгаа учраас бол түүний энэ компанид ажлыг зогсоохыг оролдож байсан юм байна. Үүнтэй холбогдуулан Connecticut мужийн ардсан намаас сонгогдсон сенатор Ричард Блументаль бол энэ одоо сонсголттой холбогдуулан Мета компани өөрийнхөө одоо удирдлагт ажиллаж байсан хүнийг дуугүй болгохын тулд занал хийлэл сүрдүүлгийн компанид ажил өрнүүлж байгаа гэж онцолсон юм байна. За урьдчилсан бэлтгэсэн мэдээлэлдээ бол Вин Уильямс хэлэхдээ за бид бол хятадын эсрэг өндөр эрсдэлтэй юм хиймэл оюун ухааны зэвсэглийн дайнд бол оролцож байгаа. Гэтэл бол намайг Мета компанид ажиллаж байхад энэ хугацаанд бол манай компани удирдлагууд хятадын коммунист намтай хамтран ажиллаж байсан. За энэ талаараа бол ажилчид компани хувьцаа эзэмшигч Конгресс болон Америкийн нэгдсэн улсын иргэдийн өмнө худал мэдээлэл өгсөн гэж мэдгдсэн юм байна. За тэгээд 7 жилийн туршид Мета компанид ажиллахад Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж Америкийн үндэс зүйлээс урууж байхыг одоо энэ хүн бол олон удаа харсан юм байна. За эдгээр компани удирдлагууд бол ялангуяа Марк Цукерберг бол Бээжинд таалагдахын тулд хятадд одоо 18 тэрбум долларын бизнес босгох тулд энэ үйл ажиллагааг нууцаар хийсэн гэж хэлсэн үгэндээ мэдэгдэж байна. За тухайлх юм бол түүний бас иш татсан жишээ нь бол Мета компани Америкт амьдарч байсан хятадын тэрс үзэлтнийг Facebook хаягийг нь бол устгасан юм байна. За ингэхдээ бол хятадын шахалтанд авцсан гэж мэдэгдсэн. За харин Мета компанийн хувьд бол тухайн хятадын тэрбумтан болох гүн вэгийн аккаунт нь хүмүүсийн пассвортын дугаар, иргэний одоо нийгмийн даатгалын дугаар, иргэний үнэлэл, гэрээ хаяг зэрэг хувийн мэдээллийг аккаунт дээр ил болгосон учраас бол Facebook-ийн дүрмийг зөрчсөн учраас устгасан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За харин тухайн одоо Мета компанид ажиллаж байсан хүний хувьд бол энэ компани бол харин ч энэ хятадын засгийн газрын даалгавраар энийг хийсэн гэж үзэж байгаа юм байна. За Метагийн эсрэг бол холбооны худалдааны комиссаас бол хэрэг үүсгэж байгаа. За энэ хэрэг хэрвээ комиссийн талд шийдэгдэх юм бол Мета компани Instagram болон WhatsApp-ыг бол ашиглах боломжгүй ийм болж байгаагаараа тухайн одоо үйл ажиллагаа бол Мета компанийн үйл ажиллагаанд их нөлөөтэй байхаар байна.